Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Нилээ уулзалгүй бараг 2-7 хоног болцсон байна. Тэгээ 2-7 хоногийн туршид бол бас айгүй завгүй байл. Би ч бол ажилласаа гарсан марсан гэж бодвол өөрийгөө амар томроод айгүй завтай хүмүүс байх юм байна мэн гэж бодоод ингээл яваад гисэн чи юу нилээ завгүй байлаа. Тэгээд ерөнхийдөө бол юу вэ гэхээр одоо өнгөрсөн 7 хоногт Монголд ирсэн шүү дээ. Тэгээд тэнд очиод бас 7 хоног ингээд нийтдээ 2-7 хоног 3 багш худалчинд 2-7 хоног болцсон байна. Тэгээд тэгэнгүүтээ би очиод Солонгос ер нь нэг зорилго нь бол Air House хөгжмийн фестивальд оролцох байсан. Хоёрт нь болохоор эмнэлэгт одоо очиж үзүүлж одоо өөрийнхөө нүрийг янзлуулах нөрчлөж одоо бас дийлдэхээ байгаад бас одоо бас яахгүй бол тэгээ дээрэс нь ч амар хүнд бодолтууд хийдэг учраас миний хувьд бол тэрнээс шалтгаалаад одоо миний нүрийн арьс ядрах иймэрхүү юмнууд айгүйх болсон. Тэгээ тийм учраас тэрийг бас янзлуулах гэдэг. Тэгээ азар харин эмнэлэг бас надтай одоо хамтарч ажиллах те санал тавиад ингээд ирсэн явдалт нь үнэхээр их баяртай байгаа. Тэгэд ер нь бол мэдээж юм байгаа. За тэгээ энэ эмнэлгийн талаар бол дараагийн блог дээр бол цөмөрөө бас сонирхолтой блог үзцгээе. За нөгөө зүйл нь болохоор Air House гэдээ болсон. За Сөүлийн одоо нөгөө Nami Island гэдэг те одоо өвлийн хайрын дуу муу хийсэн тийм нэлээд тийм том юм том жижигхэн фестивал. Гэхдээ нэг 10-аас 15 мянга 20 мянган хүн ер нь ирдэг 9 жил дараалал зохион байгуулагдаж байгаа гэх юм бол манай Play Theme-ийн хажууд бол харьцангуйс бага байгаа. Тэгээд гол тийшээ нэг очих болсон шалтгаан нь юу вэ гэхээр Монгол DJ хамгийн анх удаа тоглосон гэдгээр бол энэ бол маш том давуу талтай байсан. Тэгээд Монгол DJ манай тоглоод тэнд байж хад бол үнэхээр ингээд сэтгэл ингээд хөдөлсөн. Тэгээд та бүхэн мэдж байгаа миний одоо энэ DJ би бас DJ хийдэж штэ DJ хийгээд хөгжим тоглолдог те. Тэгээд тэрийг хийж бүх юмыг аагаас тэгээ яа хүртэл зааж өгсөн багш маань Номтэй байсан. Тэгээд Номтэй маань бол одоо тэнд Air House дээр бол тоглосон явдал бол миний хувьд болон бидний хувьд за тэгээ зааш нь одоо Монголын одоо энэ индустрид ажилладаг хүмүүсийн хувьд айгүй том хаалга үүдийг нээж өгсөн байх гэж би бол хувьдаа бол бодож байна. Энэ яалтчгүй нэг хүн нэг зүйлийг эхлэх нь бол айгүй том үүд хаалга байдаг. Тэгэд энэ бол үнэхээр гайхалтай байсан. 2 өдрийн турш одоо 2 өдөр 3 шөнө юм уу? Би одоо тэгж ойлгоод байгаа. Ер нь бол тийм Айланд бол өвлийн хайрын дуугийн зураг авалтыг хийсэн гэдгийгсэн. Тэгээ тэрнгээрээ чи айгуух бахархдаг янз бүрийн одоо өвдгийн кино зураг авалт маавал хийний хийсэн гэдэг ингээл юу мууг ингээд тавьчихдаг. Үнэхээр гайхалтай тийм фестивал юм байна. За тэгээ ер нь бол Play Theme-ыг бол хэд дахин жижигхэн гэхдээ тэд нар бол нэг их юм сүртэй ингээл тайз зэлтэй янз юм байхгүй ч гэсэн ингээ юмхнаар юм хийгээд ингээ сурчсан улсууд байсан явдал үнэхээр их би бол баярлж байсан. Тэгээд ялангуяа одоо юу гэдэг тэр өдрийн хөтөлбөрүүд байна. Тэгээд тэр бүх зүйлүүд амар юм гоё болсон. Би харамсалтай нь хүмүүсээ би яа тэгэхээр ер нь Солонгос Японд ер нь ингээд нэг юм блог хийгээд ч юм уу эсвэл бичлэг хүний зураг мөргийг одоо нүүр царай гаргахыг ер нь ингээ хоригддаг учраас би бас яг тэр тухайн улсынх нь бас нөгөө нэг юм дүрм журмыг нь бол дагахаас өөр аргагүй. Тийм учраас би ингээд дагсан үднээс би бол ямар нэгэн бол бичлэг бол хийж чадаагүй нэг маш жоохон бичлэгнүүд хийсэн. Гэхдээ тэр бол одоо энэ бас оруулаад тавихад бас нэг жоохон яах баха гэж бодож байна. Тэгээд Air House дээр бол Монголоос бид нар чи 11 үлээ явсан. 11 үлээ аваад тэгээд очиод өстой сайхан оролцоод гоё одоо шин зүйлүүдийг бас судлаад ингээ ирлээ. За тэгээд судлахаас гадна тэр хүмүүсийн одоо тэр нөгөө хөгжмийг одоо те нөгөө ойлгоо сонсдог одоо тэр элдийн янз бүрийн хөгжим байгаа шүү дээ. Тэгээд ингээд яхад бол үнэхээр гоё байсан. Тэгээд Номтын хувьд бол Жанди гэдээр бол нөгөө нэг Жанди гэдэг айгүй хамгийн одоо main stage дээ манай одоо Play Theme-ээр ярих юм бол одоо манай Play Theme main stage тэрний бол одоо сүүлийн өдрийг нь бол хаах тоглолтыг бол тоглосон байгаа. Цаг 30 минут. Цаг 30 минутын турш бол ерөөсөө яахгүй. Тэгэл ингээд Номтыг ингээд тоглож байгаа хооронд чинь нөгөө юунууд маань монголчууд маань би ерөөсөө тэгж expect хийгээг байхгүй. Тэгээд тэгсэн чинь айгүйх монголчууд ингээд дэмжиэд ингээд юу муугаа туг муугаа өөргөө тэстэ нэр Монголын одоо нөгөө юунууд маань Монгол маань одоо ийм гоё гэл ингээл оролтол ингээл амар хөөрхөн ингээд сэтгэл зүтгэлтэй ингээд Монголыгаа ингээд дэмжижсэн явдал нь бол надад бол амар их
үнэхээр гоё байсан. Яагаад ч юм ингээд сэтгэл амар хөдөлсөн мэ тий. Тэгээ даа ялангуяа ингээд туг муугаа авчирсан ингээд бид нараас та нэрэ Монголд ижинд ингээ анхудаа яах чинь бүр ингээд зориод ирлээ гээл тий. А тэгэнгүүт ингээл бас нөгөө одоо юу гэдэг тэр чинь бас нөгөө аппликейшнтай байгаа шүү дээ. Одоо тэр Air House гэдэг music festival чи аппликейшн байгаа. Тэр аппликейшныхаа ингээ хараад ирсэн гадаадууд хүртэл айгүйхээс ер нь ингээд тэр яг ингээд тоглож байсан хэсэг бол ингээд пик дүүрэн хүнтэй байсан. Тэгээд тэр бол үнэхээр надад бол үнэхээр гайхалтайсэн. Тэгээд тэгэл ингээд хөгжим яг ингээд дуусч байхад те ингээд нар ингээд нөгөө одоо мандах гал ингээд иржсэн тэрмэр айгуу гойсон. Тэгээд дээрээс нь ялангуяа ер нь Монголын артистыг айгуу ийм хүндэтгэлтэйгээр хүлээж авч байгаа гэдэг зүйлүүд нь айгүй ажиглагдчихлээсэн л да. Ингээл уусаа бодлоос буухаас өсвөл хэл машин тэргээрээ зөөгөл ингээд наашаа шавлал тэр одоо тэр жижиг хотхон дотор хүртэл тэр машин тэрэг жижиг нөгөө юм одоо юу гэдэг юм ресортын нөгөө нэг юм жижиг мини машин гэдэг шүү дээ. Ямар ч нөгөө юугүй тэр машин шинээрээ зөөж мөөдөг ч юм уу. Тэр мөр амарлаг тийм миний хувьд бол айгүй тийм мундаг сэтгэлтэй санагцаа. Тэгээд хамгийн дээр нь юу гэхээр ингээд хөө би ер нь тийм урд нь тэгж боддог байсан ах. За энд туг муу хараад юу могшдог байна маа. Стадаар гэл тэгсэн чи өөрөө ирэхгүй тэр тайз одоо тийм гурвалжин тайз байгаа шүү дээ. Тэр гурвалжин тайз чинь ингээд Монголын төрийн талбааны өнгөөр тэр одоо номтыг тоглож дуустал ингэж гоё ингэж нөгөө анивчиж одоо гэрлийн шоугаа үзүүлсэн гэдэг ингээд үнэхээр одоо юу гэдэг миний хувьд бол амар гоё юм сэтгэл хөдлөлтөө сэтгэл ханамжтай тийм гоё ингээд надад бол санагдсан. Тэгээ хэрвээ одоо би зүгээр нэг л юм мөрөөдөлтөө болсон. Би хэрвээ үнэхээр ингээд дижигээ хөгжүүлээд ингээ яах юм бол тоглох боломж надад нэгтчих юм биш байгаа зү гэдэг нэг юм жижиг юм одоо шунал хүсэл маань орж ирсэн гэх юм уу да тий. Тийм байна. Тэгээд ч өөр чи ялаа. Тэгээ намын аялал надад аягүй таалагдсан. Би тэр яг ойролцоо нөгөө нэг resort-д байгалсан нэг 6 км-ийн зайд радиус байдаг юм уу да. Тийм resort-д байсан. Тэр resort нь бол надад амар таалагдсан. Тэгээл дээрээс нь нөгөө нэг одоо яг тэр resort-д ажилладаг залуучууд нэх хөрхөн машинаараа өн төлбөрөг зөөгөл те бид нар эндээс авирцсан байсан. Монголд архинаас бас нэг шилээдээ өгсөн нөгөө эдгээс найрах гад тэгээд тэгж өгсөн байгаа. Тэгээ ерөнхийдөө бас тийм байлаа. Тэгээд 2 саяны одоо хагасаа бүтэн сайн хоёртоо юу явлаа, дарахын явлаа тий. Дарахын аваад найзынхаа ажил туслаад бас манай найз маань тэндээс үйл хөдлөх янз бүрийн аав. За тий бизнес уулзалтууд байсан учраас тэрэн дээр нь бас туслаж бас би одоо туслахын үүрэг гүйцэтгээд тэгээд ингээд уулзалтуудын тэмдэглэлийг нь хөтлөөд те ингээд иргэн сануулгах юмнуудыг сануулад ингээд 2 өдрийн турш ерөнхийдөө жоохон амралтын өдөр байсан ч гэсэндээ яг тэр бизнесийн хувьд айгүй чухал юм байсан учраас би ингээд цуг ингээд явж одоо найздаа тусалсан байгаа. Манай найз манаас тусалсан баярлаа гэж хэлсэн. Тэгээд тэр би бас баярлаа гэж хэлмээр цалин өгсөн явдлаас баярлаа гэд. Манай найзуудын бас нэг юм нөгөө ихээр хүн юмаа хийсэн бол тэрнийхэн цалин авах хэрэгтэй гэдэг тийм урайтай байдаг. Тэгээ хэдий сайн найз ч гэсэндээ надад ингээд тэрнийхэн ингээд цалин мөнгөний өгөөд те миний найзуудаа ингээд яваад угаасаа тэгээд чи мөнгө олох шиг өстой хэрэгтэй шүү дээ гэсэн удаас би надад бол ингээд ёо өгсөн байгаа. Цалинтай ажил аягүй хөөрх хийсэн байгаа. Тэр хооронд бас манай Света бас цалин гэмээр өгсөн явдал байж таагаа. Тэгээд ерөнхийдөө бас энэ 7 хоног бол миний төрсөн өдрийн 7 хоног байгаа. Төрсөн өдрийн 7 хоног. Тэгээд төрсөн өдрөөс яах вэ? Тэмдэглэх үү, яах вэ гэл. Тэгэл айгүйх нөгөө бодолтой байна. Тэгээд төрсөн өдрөө бол өчигдөр Света дээр гэртэнд очиод битээр бас яагаад тэгэхээр уржигдэр би байхгүйсэн учраас уржигдэр шөнө ярьсан учраас тэгээд өчигдөр би уулзсан Светатай уулзаад ерөнхийдөө ингээд яах вэ хөө төрсөн өдрөө хийх үү яах вэ гэдэг. Светагийн хувьд бол энэ жил төрсөн өдрөө хийгээгүй. Тэгээд би тэгэхээр за чамайг дураа төрсөн өдрөө хийхгүй байцдаг юм уу гэдгсэн чи юу яриа даам байж жил болгон тэмдэглэдэг үсттэй ингэж болохгүй үсттэй гэдгсэн. Тэгээд би тэгээд яг өөрөө бодож аваад тэгээд Светатай ярилцж агаад ерөнхийдөө юм нэг цохоо хуураад нөгөө бас нэг төрс өдрөө хийдэг байсан. Тэрийгээ ерөнхийдөө энэ жилдээ болиулаад ер нь хүмүүсийг бол урихгүй. Гэхдээ яг төрсөн өдрөөрөө би бол Black House-да Black WR-да бол яг төрсөн өдрөөр бол байж гэн. За тэрэн дээр бол юу гэхээр Super Drag Queen-ийн концерт одоо тэ
үзүүлбэрүүд бол тавигдана. За энэ үзүүлбэрүүдийг бол манайхан нь бол бас ерөнхийдөө өчигдөр оройноос хойш ингээд бэлдээд 5 дахь өдөр гэхэд бол ерөнхийдөө ингээд drag show-ныхаа үзүүлбэрүүдийг бэлэн болгочихно гэсэн 5 дахь бид нар бол 7-8 цагаас хойш бид нар энэ 5 дахь өдөр 6 сарын 5 чинь миний төрс өдөр ахгүй юу. Тэгээд тэгээ 6 сарын 5-нд яг тэр тоглолтоо үзүүлэхийн өмнө бүгдөө үзүүлбэр нь болж яаж ингэж шалгуулад тэгээд оройн нь нэг шөнийн 1 цагаас одоо эхлэхээр ингээд төлөвлөж байна. Тэгээ хэдийгээр ингээд яг хоо энэ жил хэнийг ч орохгүй. Гэхдээ хүссэн хүмүүс нь бол ирж иж болно. Яг ингийн өдрөө ажилтдаг шиг ажиллана. Гэхдээ яг хоо тайзан дээр ванитигийн төрс өдөр гэдэг утгаараа арай өөр амьсгалтай байх магадгүй хүмүүс цэцэг авчирж өгч юм уу? Эсвэл бэлэгцэлд өгч юм уу? Тиймэрхүү юм бас болж иж магадгүй. Тэгээд бас та бүхэндээс хэлье. Яа тэгэхээр одоо юм үзгээд ирсэн чинь нэг хүн тайзан дээр гараад үг хэлээл төрсөдөө минь төргийг гэл бэлэг өгöd байх юм бол жоохон тухгүй санагдах юм магадгүй тийм учраас урьдчилаад хэлсэн нь бол миний хувьд бол айгүй чухал байдаг. Тийм учраас та бүхэн бас эрэхтэй тийм зүйл болно шүү гэдэг бэлтгэлтэй эрсцгийгээрэй гэж хэлмээр. Тэгээд яг ингээ спешиал юм яг юу байх вэ гэхээр ерөнхийдөө өчигдөрөөс би ер нь Светад ер нь хэлсэн. Ерөнхийдөө ингээд энэ Black House-ийн drag queen-ууд болоод бас бусад одоо өөр газар үзүүлдэг ч юм уу өөр drag queen-ууд айлсгүй үзүүлбэр үзүүлэхээр байсан drag queen-ууд ч юм уу эрүүл зүгээр байна. Ер нь ингээд Монголд одоо бүхэл байгаа энэ drag queen-ууд drag king артистууд бол би бол хэлэхдээ бол надтай бол саршгүй холбоотой гэж би бодож байна. Тэгээ тийм учраас одоо надтай болон мөн Black House-тай, Sweet-тай ч юм уу те ингээд бидэртэй бол саршгүй холбоотой байх гэж би боддог. Төрөний үг залруулад хэлэхэд тийм учраас бас нөгөө юу гэдгийг эднээс одоо тэ их жахаа нэг төрс өдөр дээр ирэхэд яах вэ? Үгүй тэр хүнээ л өөрийнхөө сонголтын асуудал л та. Тэгээд нэг тиймэрхүү байвал айгүй гоё байна. Би ер нь ингээд бусад одоо юу гэдгийг drag queen-уудаа ч юм уу те drag king-уудаа айгүй тийм хармаар байгаа. Тэгээд хараагүй ер нь нэлээд удчихжээ. Бид нар ч одоо ерөнхийдөө яг Black House-аараа drag show үзүүлж ил гарan болсон. За тэндээс ч одоо бас шигшигдэж үлдэн айлсгүй зарим нь өөр ажилтаа болоод ч юм уу зарим нь өөр газар үзүүлэхээр ч юм уу ингээ явсан хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тийм учраас бас тэр хүмүүс ирэх баха гэж бодож байна. За ирэхгүйсэн ч би бол гайгүй. Ер нь ингээд нөгөө хүмүүсийн бас нөгөө юуны асуудал учраас тэгээд тийм байна. Тэгээ хоёр за ер нь ингээ 3 4 асуудал тий. Тэгээд 5 дахь асуудал руу орж гинөө мэдгүй хэдэх асуудал юм баг. За мэдээж бас нөгөө подкастууд байгаа тий. Подкастуудыг бас өмнөх дугаар дээр хэлсэнчлэн бас дараагийн удаа бас подкаст манаас ороо явчихнаа. Тийм учраас та бүхэнд бас их таалагдах байхаа гэж бодож байна. Ариун натаа дугаар байгаа. Нэг айгүй цаг гарангийн дугаар болж байгаа. Тийм учраас бас тэр маань их сонирхолтой байх гэж бодож байна. За 6-ад нь тий одоо манай Сарайгч манай тоглолтоо тий Сарайгчийн тоглолтод бас амар томоос том амжилт хүсье. Би заавал очих болно. Ягаад ч юм Сарайгч бол амар гоё юм хүнтэй харьцдаг. За тэгээ дээрэс нь ингээд надтай бол айгүй сайхан харьцдаг. Бид нартай ирээд тий бидний тайзны ард юм яриа хөөрөө болоод сууж хахад бол үнэхээр гайхалтай байдаг учраас тэр хүнээс бол суралцах зүйл маш ихтэй. Тэгээ дээрэс нь бол одоо юу гэдгийг LGBT эрхийг бас их хүндэтгэн хүлээн авч хүний эрхэд бас дуу хоолойгоо сүүлийн үед бас нэлээ өргөж одоо юу гэдгийг ярьцлаган дээрээ ч гэсэндээ тэр хүний одоо тэ ярианы өнгө айс тэр бүх юм бол LGBT эрхийг дэмжих чиглэл рүү одоо явж идэг би үнэхээр их баяртай байгаа. Тэгээд тэр Сарайгч угаасаа хүссэн үсэг л угаасаа цэнгэлтгийг бол дүүрэх нь бол угаас тодорхой. Тэг миний хувьд ч гэсэндээ би бас одоо Сарайгчийн тоглолтын дээр очиод гой дуунуудаа сонсоод сэтгэл тогтлуулсан оройг тэнд үтнэ гэдэгтээ би итгэлтэй байна. Тэгээд тийм байна. Тэгээд бүх хүмүүстэй одоо үтгээ тийм гоё ингэж харилцаатай байдаг болохоор ч тэр үтээ Сарайгчийн нэрг нь бас аюу гоё надаа ингээ таалагддаг. Тэгээ нэг тийм байна.
одоо ингээд 6 сарда эх 7 хоногийн дараагаас гэхэд бид 6 сарын 10-наас хойшоо бид нар бол одоо нөгөө Playtime-ийн наадмын бэлтгэл ажилдаас оролцсон. За Playtime наадмын зүгээс бас нөгөө нэг контентууд бүтээгдээд байгаа. Тэгээд тэр контентууд дээр энэ л над руу яриад чи оролцох боломжтой юу гэдгсэндээ би бол энэ удаад бол үнэхээр оролцож чадсангүй. Яагаад гэхээр нүүрэндээ юм хэлэгцсэн учраас нөгөө 14 хоног бас нөгөө нэг ингээд хүнд бодолд хөргөж болохгүй гэдэг бас яасан учраас бас жоохон хэцүү байсан учраас намайг үнэхээр уучлаарай. Тэгээд ялангуяа өчигдөр бас Светтай ярилцаад 14-өөс хойшоо үгүй Playtime-ийн үеэраас бид хоёроос тэр контентэнд оролцож юм ярьж зэрэг суух тиймэрхүү юмнууд дээр оролцсон гэж би бодож байна. Тэгээ Playtime наадам маань энэ жил их гоё болно байх гэж бодож байна. Та бүхэн бас тикет авснаа аваагүй юу те аваарай гэж хүсмээр яаж гэж авгаасаа ер нь бол амар би одоо ингээд та нар ингээд боддоо Playtime-ийн наадмын ингээд хүмүүсийн Монгол ингээд ярьж байгаа юу нь болохоор ингээд тасалбар нь үнэтэй ингээд тэнгууд тасалбар үнэтэй ингээд гэдэг амар хямдхан штэ яг ингээд одоо бусад улс орных юмнуудтай харьцуулахад бүр ингээд манайхаас доороо буруу оронд болж байгаа фестивалаас хямдхан байдаг штэ. Тэгээ энэ бол яалтчгүй нөгөө нэг одоо хүмүүсийг одоо TED фестивалийн соёл сургах Монголын хамгийн том кампани ажил гэж би бас бодоод байгаа байхгүй юу. 2-3 өдрийн билет бол тэгж одоо тасалбарыг бол одоо юу гэдгийг 300 400 мянга 500 мянгаар авдаг тийм ер нь ховор шүү. Та бүхэн бас нөгөө бусд хүмүүс хэрвээ тэгж хэлдэл бас тэг ингээд айгу ховор. Тэгээд дээрээс нь жилдээ нэг л удаа болдог гэдгээрээ тий. Тэгээ одоо тэр Coachella харал та тэг хэдэн мянган долларын тэр за яг ирж дуулж байгаа дууч мууч мадана Sabrina Carpenter ч юу гэдгийг амар олон хүмүүс ирэл ингээд яажлаа л да. Гэтэ Монголынх одоо жишээ нь ингээд Аздаа нэлээд томоохон хөгжмийн юу. За тэгээд нөгөө нэг томоохон одоо нөгөө дээч нар яриад байгаа тий. Тэр болгоо бас ингээ харахад бол compare хийгээд ингээ үзэхэд бол Playtime наадам бол амар хямдхан байгаа байхгүй. Саяны тэр юун дээр л гэхэд чинь зүгээр 2 өдрийн зүгээр л нэг entry text tax штэ зүгээр нэг 2 өдрийн л юм дээр гэхэд тэр Nami Island бас air house гэхэд чинь 180 мянгаас 300 400 мянган мууган илүү яалаа. Тэгээ тийм амар үнэтэйсэн. Ер нь тэр чинь тэгэл тэгэнгүүт 110 хэдэн доллар, 120 доллар, 150 доллар ч гэдэг юм уу. Тэгээд ойртосмаа билет нь sold out болсон заяа, sold out болсон. Тэгээд sold out болонгууд тэр чинь ингээд бүр ингээд амар ингээд юм heavy ачаалтай байгаа шүү дээ, тий. Тэгсэн хэрнээл ингээд амар гоё тэр хүмүүс нас тэгээ шоудчихсан. Монголын хувьд ч гэсэн Playtime наадам дээр ч гэсэн ингээд залуучууд ирээд айгуугаа тийм ялгуурлан гадархалт үзий ядалтгүйгээр бие биенийхээ оршин буй байдлыг одоо хүндэтгсэн тийм лаглаг ингээд байдалтай байдаг шүү дээ. Яг тэрэн шиг одоо тэр air house бол тэгээ болчихсон. Ерөнхийдөө бас одоо хичнээн ингээд согтуу хүмүүс нааш чааш ингээд явж байгаа ч гэсэндээ бие биенийхээ одоо бед ерөөсөө хөрөхгүйгээр айгүй хүндэтгэлтэй. Хэрвээ ямар нэг байдлаар одоо ядаж хажууд нь ханиалгасан бол гэл энэ яажсан. Тэгээ би бас марчиж air house-ыг ярьсан дээр air house дээр болохоор нөгөө юу нь айгүй гоёсан. Хоол. Вау. Би ч нэг амар хоол иддэг хүний хувьд хоол дээр шарсан дахаа маха тэгэл тэр юу вэ ёо нөө Мишелийн одонтой ресторан хоол идэж байгаа юм шиг л амар тансгэлж хоол идсэн тэгэл waffle тэг ингээл waffle идэл айс крем идэл өдөр халуунд тэг тэрмэр амар надаа ингээд гоё таалагдсан тэгээд хоол бол үнэхээр сайн юм байлээ. Тэгээ одоо нөгөө хэдийэл таргаснаа ч мэдэхгүй л байна л та. Тэгээ тэрийг бас жингаас үзээ та тэгээ тийм байна. Тэгээд мэдээж бас 5 дахь өдөр нөгөө миний төрс өдөр гэж байгаа штэ. Тэгээ 5 дахь өдөр болох төрс өдрөөс маань учраас бас хин загвар зохион бүтээгч төгсөө манаас миний одоо гайхалтай тэр оройны даашин зэг ингээд хичээнгүү л одоо өчигдөр оройноос хойш хийж эхэлж байгаа. Тэгээд 5 дахьад гэхэд угаасаа дуусчихна. Тэгээд үнэхээр гоё юм даашин зөвсөж байгаа доо бас баяртай байна. Тэгэхээр чи шоу учраас те шоундаа зориулаад тэгээ ерөнхийдөө ирээдүйдээс өөртөө зориулаад хэлгэж байгаа учраас айгүй гоё даашинцтай байна гэж бодож байна. За тэгээд ойртоо нэг иймэрхүү байна. Ерөнхийдөө бол яг тийм би нэг хэд хэдэн зүйлийг одоо яагаад ингэж хэдэн хоног те YouTube хийгээгүй ч гэж угаасаа ер нь бол нэг дугаар хийгээд байдаг бол те хаяадаа ингээд нэг хийгээд
хийгээд ингээд яг ингээ өөрийнхөө хүсснээрээ цаг хугацаагаа өөрөө зохиогоод ингээд хийхэд бол надад айгүйх нөгөө менежмент ингээ шаарддаг тийм. Тэгээ ерөнхийдөө бас ингээд тогтмолжуулах ажлууд маань хий. Ер нь бас нэг юм байна шүү. Гадуур явж блог хийн гэдэг чинь айгүй тийм яг хүмүүс яаж хийгээд идэх юм би сайн мэдэхгүй. Гэхдээ яваад хийгээд идэв шүү дээ. Тэгэхээр миний хувьд тэгээ яваад ингээ хийн гэхээр надад бол одоо юу гэдгийг тэгэл нэг хүн гудамжинд хүний царай гарч таа. За тэгэл ресторанд ороод ингээл камер бариад ордог тий альсгүй бол дэлгүүр орохдоо камер бариад ордог. Тэгэл бүх юма тэр нэг юмдаа ингээл контролдуулаад ингэхээсээ илүү ингээд суугаад ингээд ярих нь надад бол одоо илүү гоё хөвгчлөлтэй гоё байна. Ихтэй яг айл болохоор бас нөгөө явахыг бодно л доо. Тэгээд та бүх мэдж байгаа дуу чимээ гарч байгаа тамаг уучлаарай. Манай нүгээр хідэн өнгөрөө хүмүүс дандаа ингэж энийгээ дуургадаг. Тэгээд ингээд та бүхэндээ ингээд өнөөдрийнхөө блогт хамтдаа байсан явдалд баярлалаа. Тэгээд 5 дахь өдөр бөөндөө ирэх хүмүүстэй уулзцгаая. Тэгээд одоо юу гэх вэ? Одоо юу гэх вэ? Тэгээд баяртай.